За ажлын цаг дууссан байна. Гэсэн хэлээч гэсэн став хүндээ оюутлоготой холбоотой мэдээллийг хүргэе гэж бодож байна. Улсын хурлын хянан шалгах төр хороог өнгөрсөн хаврын жуулган дээр байгуулсан. За ингээд анх удаа сонгогдсон улсын хурлын нэр бүхий гишүүд хянан шалгах төр хороонд орсон. Хэрэг шиг аливаа зөрчилгүй гишүүдийг айлуулахаар оруулсан гэж ойлгож байгаа. Оюутлогоо компанитай холбоотой 2009 онд байгуулагдсан 2011 онд тодтогсон гэрээгээр бид нэр 7 жил тутам хувь нийлүүлсэн зээлийг бууруулах ийм боломж одоо өнөөдөр тохиож байгаа. 2025 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд энэ үйлчлэл маш цөөхөн хугацаа үлдсэн байна. Би өнөөдөр оюутлогоо дээр эсвэлтгүү гаргаж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцоох ёстой гэдэг мэдээллийг хийсэн. Яагаад гэвэл өнөөдөр оюутлоготой холбоотой асуудал дээр Эрдэнэс Монгол компани, Эрдэнэс оюутлогоо компани 2018 оныхоо тухай 2018 оныхоо мэдээллийг л ярьсан хэвээр байгаа. 2011 оноос гэж тооцох юм бол 2018 онд бид нар 7 жил тутам гэдгээр нэг удаа бас энэ зээлийг бууруулах тодтоглыг хийх боломж байсан. Хувь нийлүүлсэн гэрээнд. Энэ боломжоо бид нар ашиглаж чадаагүй. Ашиглаж чадаагүй холбоо бүхий албан тушаалтнуудад бид нар хариуцлага тооцох ёстой. 2025 онд дахиад 7 жилийн дараагаар энэ боломж олдож байна. Дахиад эсвэлтгүү гаргаж байна. Авилгал гэдэг бол зөвхөн авилгал авснараа хязгаарлагддаггүй. Эсвэлтгүү гаргаснараа энэ асуудал мөн хамаарагддаг. Харамсалтай байна. Тухайн үед албан тушаал өндөр албан тушаал харж ирсэн хүмүүс ч гэсэн өнөөдөр албан тушаал дээр байсаар л байгаа. Монгол улсын 3.5 сая иргэнтэй холбоотой асуудал, Монгол улсын байгалийн баялагтай холбоотой асуудал, бид нар жил болгон төлж байгаа маш их өндөр хэмжээний мөнгөнд тэмтэй холбоотой асуудал. Бид нар өдөр болгон 13 тэрбум төгрөгийг алдчихж байгаа. Өдөр болгон шүү. Анх 2008 онд гэрээ байгуулагдаад явж явах процесс дээр 9 онд гээд харахаар бид нар 6 орчим тэрбум долларын зээлийг авч ирсэн гэж үзэж болно. 2025 онд энэ 12 тэрбум доллар болсон. Жилийн 11.1% хүүтэй байгаа. Ингээд үзвэл бид нар нэг жилд 1 тэрбум 320 сая ам долларыг хүн төлж бодоод үзтээ. 365 хоногт хуваагаад үзэх юм бол өдөр болгон бид нар 3 сая 600 орчим мянган долларыг өрөнд алдчих. 3 сая 600 мянган доллар гэдэг бол өнөөгийн ханшаар өдөр болгон бид нар 13 тэрбум төгрөгийг алдчихж байгаа гэсэн хэлбэр. Би яагаад энийг өгүүлж байна гэхээр 2024 оны 10 сарын 30-ны өдрийн Монгол Улсын засгийн газрын хуралдааны 38 дугаар тэмдэглэл гарсан байна. Энэ тэмдэглэл дээр оюутлогоо офицер компани хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, шинжлэх асуудлаар яриа хэлцээ хийх, ажлын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангаж, яриа хэлцээг эхлүүлж үр дүнг тухай бүр танилцуулгыг Эрдэнэс Монгол ХК компани наран цогт, Эрдэнэс оюутлогоо компани ХК компани ганхуу нарт даалгасан байна. За ингээд 2024 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш юу ч хийгдээгүй. За энэний дараагийнх нь 2025 оны 12 сарын 25 оны 2 сарын 11-ний өдрийн Монгол Улсын аж үйлдвэр эрдэс байдлын сайдын тушаал гарсан ба ажлын хэсэг байгуулах тухай гэдэг. Ахлагчаар Эрдэнэс Монгол ХК компани гүйцэтгэх захирал наран цогтын мөн дамжиж өгсөн. За үүнтэй холбогдуулаад наран цогтын ажлын хэсгийн ахлагчаар томсонтой холбогдуулаад 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлээд ийм ажлын даалгавар баталж дөнгөж хийгдэж эхэлсэн байна. 2024 оны 10 сарын 30-ны өдөр гэдэг бол өнөөгөөс жилийн өмнөх хугацаа. Жилийн хугацаанд Монгол улс хариуцсан албан тушаалтнууд оюутлогын хувь нийлүүлсэн зээлийн гэрээн дээр өөрчлөлт оруулах тухай юу ч хийсэнгүй. Өдөр болгон 13 тэрбум алдчихж байгаа энэ алдагдлыг энэ хариуцсан холбогдох албан тушаалтнууд эсвэлтгүйгээр гаргаж байгаа гэж үзэж байгаа. Энэ хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Бид нар оюутлогоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа бүх байгалийн баялгаа бид нар өгөөд дээрэс нь бид нар өртөө үлдэх гэж байна. 2037 он гэдэг энэ ногдол ашиглах хугацаа биднэрт дуршлуулах боломж байгаа юу? Өртөө үлдэх энэ нөхцөл байдлыг бид нар өөрчлөх боломж байгаа юу? Гэдгийг бид нар маш сайн бодох ёстой. Монгол улсын 3.5 сая иргэн энэ оюутлогоотой холбоотой асуудал дээр анхаарлаа хандуулах цаг хугацаа болжээ. Анх хувь нийлүүлсэн гэрээ байгуулж авах 2008 оны цаг хугацааг бол бид нэр иргэн дурсах ёстой. Гэхдээ тэнд алтан оноо гэхээс илүүтэй үе үеийн засгийн газар, үе үеийн энийг хариуцсан албан тушаалтнууд энэ дээр тодорхой хэмжээний эсвэлтгүү гаргасаар ирсэн. Нөхцөл байдалтай холбоотой анхны гэрээ байгуулагдсан дээр би
буруу өгсөнгөө дараа дараагийн нөхцөл байдалтай холбоотой Монгол улсын эрх ашигыг хамгаалахтай холбоотой асуудал дээр эсвэлтгүү гаргаад явж байгаа албан тушаалтнуудтай холбоотой асуудлуудыг бид нар улсын хурлын хянан шалгалтуур орон дээр авч хэлэлцэж үзнэ. 2025 оны 12 сарын 31-нд дуусах энэ хугацааг бид нар ашиглах ёстой. Ганцхан бат найрамдал гишүүн энэ дээр явж байгаа гэж та нар бүхэн ойлгож болохгүй. Улсын хурлаас байгуулагдсан хянан шалгалтуур орны бүх гишүүд энэ дээр анхаарал тавьж өдөр болгон ажиллаж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Цаашдаа бид нар оюу тулгай Монгол улсын баялаг, үндэсний баялагын сангийн тухай хуулиар хэрэгжих ёстой ард түмний өмч байх ёстой. Баялагын энэ үр өгөөж ард түмэнд очих ёстой. Энэ л ажлыг бид нар хийх ёстой. Эзэн юмаа мэдэж эргэн усаа хашдаг. Тийм учраас оюу тулгаан хянан шалгалтуур орны ажил үргэлжлэж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Дээрээс нь Монголын ард түмэнд энэ гэрээ ашигтай байх ёстой гэдэг эцсийн зарчим дээр л Монгол улсын иргэн болгон зогсох ёстой. Бид нар цаашдаа шийдлүүд дээр нь хамтарч ажиллана. Зээлийн 11.1% хүүг бид нар буулгах ёстой. Ногдол ашиг авах хугацааг бид нар урьдчилуулах ёстой. Тийм учраас хянан шалгалтуур орон дээр гарч шийдлүүдээ гаргаад ажиллаж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье. Хянан шалгалтуур орооныхоо гишүүдийг та бүхэн бас дэмжиж ажиллахыг уриалж байна.